Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3 урлагийн дээр сувгат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радиогийн 20 дугаар студиэс хөрхөөс нь өмнө хөөрөлтцгөө их сураатагаар эх орноор минь сонио нэвтрүүлэг эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 14 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2025 оны 9 дугаар сарын 17-ны 5 гарагийн эх орноор минь сонио нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар Эрдэнэ мөхнөр арилж байна. За нэвтрүүлгээрээ Улаанбаатар хотод болж байгаа үйл явдлуудыг болон орон нутагт болж байгаа үйл явдлуудыг мэдээлэл болгон хүргэдэг. За мөн төрийн байгууллагын нэг мэрэгчлэнтэй болон орон нутгийнхаа сэтгүүрч нартай за мөн хувийн хөгжлийн байгууллагын нэг мэрэгчлэнтэй холбогдсон сонсогч танд мэдээлэл хүргэдэг. За ингээд өнөөдөр болж буй онцлог үйл явдлуудыг дурдаад эхнийхээ байгууллагатай холбогдъё. Өглөө 9 цагт засгийн газрын ээлжид хуралдаа эхэлсэн. За 9 цагт Монголын угсаатан судлал дэг өв чиг хандлага эрдэм шинжилгээний хурал шинжилгээ ухааны академийн тэргүүлэгчдийн газрын эгч чуулганы танхимд болсон. За мөн 9 цагт Жемол худалдааны эхнэрээ хөнөөсөн ноцтой хэргийн шүүх хурал Баянгол хаан уул сонгон хархан дүүргийн эрүүг иргэн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн. За тэгээд одоо ер нь бол ааваас нь ээжээс нь за бүр хүүхдээс нь яриа авсан мэдээллүүд сайтуудаар гараад эхэлсэн байлээ. За 10 цагт Монгол Хятадын хэвлэл мэдээллийн 15 дугаар форум туушин зочид буудалд болсон. За мөн 10 цагт Өргөн Монголын соёлын өдрүүдийн хүрээнд 100 жил 100 бүтээлийн номын зохиогч иргэшилжүүлэх ёслол Хятад Монголын хэвлэлийн солилцоо ном хандуулах үйл ажиллагаа Амин гол номын нээлт уран зургийн галерейд эхэлсэн. За мөн 11 цагт Монгол Улсын нийгмийн эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах хэвлэлийн хурал үндэсний статистикийн хорооны байранд болж байна. За 11 цагт Монгол Японы утга зохиолын нийгэмлэгээс Японы алдар зохиолч Шиба Рётарагийн намтар уран бүтээлийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилгоор Шиба Рётара ба Монгол сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын их сургуулийн хичээлийн 1-р байрны эрдмийн танхимд зохион байгуулж байна. За 11 цаг 30 минутаас энэ яагаад Алебион Арт Жеверли Институт үүсгэн байгуулагч Казуми Арикава нь урлагийн бүтээлийн үнцэн ба нийгэмд үзүүлэх нөлөө сэдвээр Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд олон нийтэд зориулан илтгэл тавьсан байна. За 13 цагт Zone X хүчмийн фестивалийн хэвлэлийн хурал төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа юм байна. За 16 цагт бүгд найрамдах Турк улсын засгийн газрын тэтгэлэг төлбөр тэнцээ оюутнуудад зориулан Турк элчин сайдын яам болон Туркд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн зүгээс хамтран мэдээлэл хийх уулзалтыг элчин сайдын яамны байранд зохион байгуулах юм байна. За мөн 16 цагт 16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал Баянгол хаанул сонгон хархан дүүргийн эрүүг иргэн анхан шатны тойргийн шүүхэд болох юм байна. За өнөөдөр бол одоо хоёрч ноцтой гэмтэргийн шүүх хурлууд одоо нэг нь бол болоод болж байна. Нөгөөх нь бол 16 цагт эхлэх юм байна шүү дээ. За орон нутагт Баянгол аймагт Монголын бүх ард түмний спортын 16 дугаар их наадам үргэлжилж байна. За хэлийн чандад Японы Токио хотод мэрэгжлийн сумогийн Акибаши үргэлжилж байгаа бол Хорватын Загреб хотод чөлөөт болон сонгол бүхийн дэлхийн аврах шалралт тэмцээн болж байна. За Японы Токио хотод хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн дэлхийн аврах шалралт тэмцээн үргэлжилж байгаа бол волейболын эрэгтэйчүүдийн дэлхийн аврах шалралт тэмцээн Филиппиний Манила хотод үргэлжилж байна. За Хятадын Шуанан хотод сагсан бөмбөгийн 3 харьцан 3 23-аас доош насны дэлхийн аврах шалгаруулах тэмцээн эхэлж байгаа юм байна. За энэхүү мэдээллийг хүргэснийхаа дараа за өмнө нь бид нэр мэдээлж байсан нөгөө нэг слэп 20 минутын хот корпорацийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэжсэн. За тэгвэл яг энэ талаарх тодруулга яриаг авахаар за слэп 20 минутын хот корпорац компани гүйцэтгэх захирал Баатартай холбогдсон мэдээлэл авъя. Бана. За өдрийн мэнд хүргэе. Дэлхийн монголчуудын Энжел радио 88.3 эх орноор минь сонио нэвтрүүлгээс шууд эфирийн утсаар холбогдсон байна. За өнөөдөр манай сонсогчдод энэ слэп 20 минутын хот корпорацийн слэп 20 минутын хот гэдэг энэ төсөл гэж ойлгож болох уу? Болно. За энэ төслийн талаарх мэдээллийг хүргээч гэж холбогдлоо. За асуулаа. Слэп 20 минутын хот нэгдүгээр 20 минутын хот гэж юу вэ гэж
товч тайлбарласан дээр баг тийм ээ. Миний ойлгож байгаагаар болохоор одоо хаашаагаа л ерөөсөө ингээд 20 минутын зайтай баруун зурагшаа хойшоо ингээд явхад ийм ойрхон ийм үүсгээд ийн гэж ойлгоод байгаа шүү дээ. Зүг үү? Ер нь бол харах ухаанаар бол зөв л дөө. За. Ер нь бол манай нэг Улаанбаатар хотын төвжирчийн хотын дөрвөгөө чиглэсэн хөтөлбөрөн дээр дийлэнх одоо төвжирч маань үүсээд байгаа шүү дээ. Аха. Одоо скватрын талбайгаа тойроод их аж ахуй нэгжүүд байдаг тийм. Аха. Төрөлхсэй үйлчлэгээний байгууллагууд нь байдаг, их дээд сургуулиуд нь байдаг. Тэмлэг домлог яам харьяа агентлагч гэдэг юм уу тийм. Аха. Тэгэхээр хүн лэмч өдөр тутмынхаа амьдралын тодорхой үйлчлэгийг авах ёстой. Аха. Тэрнийхээ тулд заавал хотын төв рүү явж маш их одоо тийм хэмэл хөдөлгөөнийг бий болгож байгаа. Аха. Тийм. Тэгээд энэ бас төвчрийн бас нэлээд гол шалтгааны нэг гээд. Тэгээд ер нь дэлхийн улс орнууд ер нь хуучин бол 15 минутын хот гэж хэлсэн байлээ. За. 15 минутын хот гэдэг 20 жилийн өмнөөс нэгсэндээ 15 минутанд явгнаар үйлчлэгийг авдаг тийм концепт. Тэгээд ер нь сүүлийн үед 20 минут болоод ер нь дэлхийн 100 гаруй хот ер нь амжилттай хэрэгжүүлчихсэн. За. Одоо нэг 50 гаруй хот бас дараагийн төсөл рүү орсон. Тэрний нэг нь Улаанбаатар хотын Сэлб 20 минутын хот төсөл маань байгаа. Аха. Тэг. За. Нөгөө Сэлб дэд станц тэгээд нэг нь хаана үлдээ нөгөө Жансангийн буудлын тэнд бас нэг дэд станц гэдэг. Энэтэй холбоотой ер нь. Яг ер нь юм шүү дээ. Нөгөө хотын дэд төвд гэж маш олон жил ярьсан. Сүүлийн 10 жил ярьсан. Тэгээ Баян шүү дэд төв, Сэлб дэд төв гэдэг. Энэ зүгээр бас энэ 1-2 жилдээ эхэлсэн ажил биш л дээ. Аха. Ер нь сүүлийн 10-аад жил тийшээ дэд үтцүүдийг тавих, хотын нэгтралыг дэд төвүүдийг бий болгох төслийн хүрээнд хийгдсэн ажлууд байна. За. Аха. Тийм. За энэ хүрээнд бол дулаан болон инженерийн хангамжийн ажлууд бол нэлээдгүй хийгдчихсэн. Аха. Газар чөлөөлтийн ажил сүүлийн 1 жилийн хугацаанд ороод төслийн ажил ингээд сүүлийн 1 жилийн хугацаанд тэгээд төсөл маань ер нь эрчимтэй явж байгаа сүүлийн 1 жил юм байна. За. Тэгээ. Тэгээ одоо энэ бүр Сэлб 20 минутын хот корпорац гэд үүссэн. Тэ та энэ корпорацийнх нь гүйцэтгэх захирал болчиход байна шүү дээ. Тэгээд одоо манай найруулагч харуулсан л байна л да. Танаа Facebook хаяг байна. За тэгэнгүүтээ Сэлб Цэгимэн гэд вебсайт байна. За тэгэхээр одоо тэгээд яг энэ корпорацийн маань үйл ажиллагаа яг юу руу чиглэсэн, юу хийгдээд байгаа юм бэ гэж. Ер нь энэ корпорац маань нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлын тогтоолоор байгуулагдсан. За. Яг энэ төсвийг хийж хэрэгжүүлэх чиглэсэн. Аж ахуй нэгж ер нь бол. За. Хэрэгжүүлэх аж ахуй нэгж гэсэн үг. Мэдээж төслийн амжилттай хэрэгсний дараа бол юу яах вэ? Татан буугдах ч юм уу дараагийн төсөл рүү явах бах. Гэхдээ яг мэдээж энэ чинь хэрэгжүүлэх төслийн мэрэгжлийн баг байх хэрэгтэй. Тийм одоогоор би яг энэ төслийг удирж байгаа. За мэдээж энэ төсөл бол би түрүүс 10 жилийн өмнөөс эхэлсэн. Яг сүүлийн 1 жилийн хугацаанд газар чөлөөлөлт болон хөрөнгө оруулалт за зураг төсөл хэзүүгээд жил гарангийн хугацаанд нэлээд амжилттай явж байгаа. За одоо бол эхний ээлжийн барилга орон сууцны 8600 орчим айлын барилгын ажлууд эхэлчихсэн. За. Тийм. За энэ бол зөвхөн орон сууцны бүтээн байгуулалтууд. За эрэгчил бид нар 3 сургууль 5 цэцэрлэг байна. За. Тийм. За тэгээд спортын арена за улсын циркийн асуудал яригдж байгаа. За мөн хамгийн гол бүтээн байгуулалт болох одоо үйлчлэгээний болон бусад хэсгүүд дээр хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг татах хамтын ажиллагааны ажлууд маань эхэлсэн явж байгаа бас. Тэгээд энэ хамрах хүрээнд яах юм? Сэлб гол дагуух газрууд юм уу? Гэхдээ ер нь ингээд нэг 7 буудлын орчим гэж ойлгочих болно. За. Одоо би нэг хүмүүс сонсож байгаа учраас нөгөө мэддэг юугаар нь тайлбарласан дээр баг тийм яг үнэ. Ерөнхийдөө 7 буудлын орчим Чингэлтэй рүү өгсөн хойшоо дам даржаалууга наашаага нэг хуучин 5 бол 6 буудал гэдэг байгаа шүү дээ хайлт руугаа. Тэгээд зүүн тал руугаа болохоор Сэлб бол хүртэл байгаа. Сэлб болыг бид нар 3 төвшөнд боож юуны хөв цөөрөн байгууллагаас ажиллана. Тэгэхээр тэр орчин чинь одоо бас нэг сэтгэл төрөлн бий болгоно.
ногоон байгууламжийг бий болгон одоо хүмүүс ямар зугаалах хүсийг бас бий болгоно. Тэгээ ер нь энэ төсөл маань хэдийн хэр хугацаанд үргэлжлэнэ гэж тооцоолсон байгаа? За бидний тооцоололоор бол орон сууц болон эхний ээлжийн үйлчлэгээний барилгууд, за нийгмийн дэд бүтцийн сургууль цэцэрлэгүүд бол ерөнхийдөө 2027 он гэхэд ашигтанд ороод эхэлчихнэ. Тэгээ 27 оны 7 сар гэсэн бид төлөвлөгөөтэй байгаа. Зөв. Бас ч нөгөө нэг улсын хурлын сонгуулийн наал юм байна. Тэгвэл одоо ер нь айгүй төвхтэй штэ. Нэг сонгуул болохоор хамаг дарга зэрэг нь солигддог. Тэнгүүтээ нөгөө өмнөх багийнх нь хэрэгжүүлжсэн төсөл мөсөл бас ингээд зарцчдаг тал байдаг штэ тий. Тэгвэл бас ч 27 он хүртэл юм бол гайгүй юм байна тий. Яг нь ер нь таны бас асуулт хэцүү байна л да. Манай хийх төслүүд дандаа улс төрчдөг тийм ээ. Тий штэ. Улс төрчдөг дандаа сонгуулийн хооронд байдаг. Зүгээр би энэ төслийг бол онцгой арай хэлмээр байгаа. Яагаад тэгэхээр энэ төслийн оролцогч тал нь ганцхан нийлсэн шүү дээ. За. Энэ чинь газраа чөлөөсөн 2100 айл байгаа. Тий, одоогийн байдлаар. Тэгэхээр иргэд дэмжиж байгаа гэсэн. За. Иргэд өөрөө энэ бүтээн байгуулалтыг дэмжиж байна. Агаар хөрсний бохирдол тий. Энэ нэгтгэх төвжрэл энэ одоо төлөвлөлтгүй хотыг бас бид нар шинжилмээр байна гэсэн хүсэл эрмэлзэл нь байгаа учраас иргэд маш идэвхтэйгээр газраа шүлээж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр нэг нийслэл санаачлаад нэг хэдэн хүмүүс хөрөнгө оруулаад хийсэн төсөл биш. Энэ бол ерөөсөө нийтийг хамарсан бүр олон нийтийн төсөл гэж би бол одоо тайлбарламаар байгаа. Зөв. За. Одоогийн байдлаар тэгээд томоохон төслүүд бол угаасаа олон нийтийн оролцоогүйгээр ерөөсөө явдаг л дээ. Одоогийн байдлаар дээр газар шүлүүлтийн байдал ямар байдалтай байгаа юм ер нь? Нийт бидний 2200 нэгж талбараас одоогоор бараг нэг 2100 гэж хэлсэн байна. За. 90 дуртай байна. Тийм байна. За ойлголоо. За өөр нэмж тодруулж өгөх юм байна мэдээлэл байна. Гэхдээ яг мэдээж одоо нэгэд мэдээлэл хүргэж байгаа бол би түрүү онцолж хэлсэн иргэд ингээд маш олноор дэмжиж байгаа. Тэ иргэд маш олноор дэмжиж байгаа. Тэгээ би цаашид бас яг энэ сэлэвтэд төв шиг бусад дэд төвүүдийн ажлыг бас хугацаа алдамгүй ингэж эхлүүлэх хэрэгтэй санагдж байгаа. Тэгэхээр бас одоо танаа радиог сонсож байгаа бас тэ иргэдийг хэрвээ өөр газар ингээд дэд төвүүдийн ажлууд эхлэхээр бол идэвхтэй дэмжиж газраа чөлөөж нэг хотынхаа бүтээн байгуулалтанд бас хувь нэмрээ оруулаарай л гэж хэлээ да. За баярлалаа. За өнөөдөр сонсогчдод маань тодруулгаараа өргөсөн Цэлэг Промиотиод корпорац компаниг гүйцэтгэх захирал Баатартаа баярлалаа танд. Ажил амжилт хүсье. За баярлалаа. Та нарт ажил амжилт. За баярлалаа. За өргөжлүүлэн нэг мэдээлэл хүргээд дараагийнхаа боолготой холбогдъё. Улаанбаатар хотод 14 цаг 24 минут болжээ. За хэрэглээний бараа өөрчлөгний үн нэмэгдэжээ гэсэн мэдээллийг хүргэе. За хэрэглээний бараа өөрчлөгний үн улсын хэмжээнд энэ оны 8 дугаар сард өмнөх оны мөн ихээс 8.8, за өмнөх сарынхаас 1.6% нэмэгдэжээ. За үндэсний статистикийн хорооны одоо олон нийтийн харилцах хэлцээний дарга баасантай нэг холбогдож мэдээлэл гаргад яг энэ 8.8 гэдэг тоог хэлжсэн те манайхан санаж байгаа л. За үндэсний статистикийн хорооны мэдээлснээр барааны бүлгийн үн улсын хэмжээнд өнгөрсөн 8 дугаар сард өмнөх оны мөн үеигтэй харьцуулахад 6.8, за өөрчлөгний бүлгийн үн 14.9, хүнсний бүлгийнх 9.8, хүнсний бус бүлгийн үн 8.4% нэмэгдсэн байна. За Улаанбаатар хотод өнгөрсөн 8 дугаар сард барааны бүлгийн үн 7.2, өөрчлөгний бүлгийнх 16.1, хүнсний бүлгийнх 11, хүнсний бус бүлгийн үн 9.4% нэмэгдсэн нь хамгийн өндөр байсан байна. За энэ мэдээллийг хүргэснийхаа дараа за өнөөдөр чинь орон нутгийн сэтгүүлч маань болохоор Ховд аймгийн Ховд Таймс сайтын сэтгүүлч Саруултай холбогдсон мэдээлэл авъя. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндэ. За Ховд аймгаар сонь сайхан юутай вэ? Одоо Ховд аймагт чинь 15 цаг 26 минут болж байгаа тий? 13 цаг. 13 цаг. 13 цаг. Нэрээ тийм штэ. За өнөөдөр сонсогчдоо ямар мэдээлэл хүргэх гээх вэ? За
амжилт болон одоо манай аймгийн сурагчдын гаргаж байгаа амжилт болон за тэгээд утгагүй болох нэг рофтын тэмцээний талаарх мэдээллүүдийг хүргэе. За эхлээд улсын аварга шалгаруулах баруун бүсийн юм тэмцээн анх удаага зохион байгуулагдаж байгаа юм байна. Roft Challenge ховд 2025 гэдэг юм тэмцээн байна. Энэ болохоор хүүхдүүдийн нөгөө бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх. За манай ховд аймагт бас ингээд үйл ажиллагаагаа явуулаад тогтворчж байгаа ховд зохион бүтээгчтэй ахтай ингээд сургалтын төвөөс санаачлаа зохион байгуулж байгаа юм байна. За тэгээд энэ орон нутагт нөгөө анх удаа зохион байгуулж байгаа гэдгээрээ бас онцлог байгаа. Тэгээд энэ тэмцээн уралдаан болохоор за бас шагналын сан бас ер нь боломжийн за юутай шагналын сан хөөрхөн. За тэгээд оролцох цар хүрээний хувьд бол 5-аас 12 дугаар анги, за 3-аас 12 дугаар анги гэсэн ийм шатлалтай. За тэгээд төрөл нь болохоор микролион хөл бөмбөг. За мөн абодония хөл бөмбөгийн робот ийм ангийн бас нэг юм тэмцээн. За тэгээд лего хөл бөмбөгийн бас ийм тэмцээн. За мини сума одоо ийм бас тэмцээн гэх мэт ийм дөрвөн төрлөөр явагдах юм байна. За энэ уралдаан тэмцээн их хвчлэн нэг Улаанбаатар хотод голдуу явагддаг. За өмнө нэг Баянгор аймагт төвийн бүсийнх гэж нэг явагдаж ирсэн юм байлээ. За тэгээ манай аймгийн энэ зохион бүтээгчтэй ахтай энэ сургалтын төвийн сурагчид бол Бээжинд бас 2-3 дахь удаага яваад бас нэлийн сайн амжилтууд гаргаад иржсэн. Тэгээд энэ хэд өөрсдөө бас аймагтаа зохион байгуулъя гэж санаачлаад зохион байгуулах гэж байгаа юм байна. За ямар мундаг энэ. За тэгээд дараагийн мэдээлэл болохоор за манай аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дэрэгдэх за төгөлдөр хуурын дугуйлан болон ууган заяа гэх төгөлдөр хуурын багштай төгөлдөр хуурын сурагчдээ бол Америкт яваад за энэ чинь 107 миллиардисгийн сургалтын төвийн сурагчид олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнээс хос алтан медаль хүртсэн байна. Ямар мундаг энэ. За орон нутагт бас ингээд хүүхдүүдийн бас юм хөгжлийг дэмжиж явуулж сургалтын үйл ажиллагааны тасралтгүй болоод олон улсад бас ингээд амжилт гаргасан юм сайхан мэдээ байгаа юм байна. За сурагчдын нэрийг дурдвал Ням цоожийн амар төвшин Бат Жаргалын баярлахнаар тус хас алтан медалийг бас авч ирсэн юм сайхан амжилт байна. За тэгээд удахгүй ховд аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын 100 жилийн 9 сарын 24-25-ны өдрүүдэд болох юм байгаа ховд аймагт. За тэгээд ойгоо ухтаал бас байгууллага нь өнгө зүсээ сайжруулаад бас хөөрхөн арга хэмжээ зохион байгуулах гэдэг нэлээд бэлтгэл ажил их явж байгаа шиг байна. Дугуулангууд маш их хичээлж байгаа юм байлээ. Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраар орохоор хүүхдүүд бодгонсон л уяатай байсан. Төгөлдөр хуур гэснээс одоо ингээд бид нар бол ингээд хотод улсын дуур бүжгийн эрдмийн театрынхаа ингээд намар цагийн тоглолтын нээлттэй хийгээд тэгээд ер нь бол ингээд энэ одоо жилдээ тоглогдох одоо бүх хуваарууд нь гарцсан бид нар ингээд урдчлаад окей за хунт нуурыг тэдэнд үсэх юм байна гэд билет захиалдаг байхгүй юу? Ер нь ховд аймгийн хөгжим жүжигний драмын театр маань бас нэлээд том театр харагддаг. Тэгээд яг ховд аймгийн театрынхан маань яг ийм сонгодог урлаг тал руугаа ч гэдэг юм уу тоглолт могололт хийдгүү. Одоо жишээлбэл танад ингээд төгөлдөр хуураар ийм хүүхдүүд ингээд амжилт гаргасан гэж тэгж штэ. За тэгэхээр одоо юу гэдэг балетын бас дуулан энэ ажилтг юм уу? Ер нь энэ талдаа танаа драмын театр хэр хөгжсөн бэ? Танад ер нь театрт чинь бас яг ингээд тоглолтууд хийгддгүү яадаг вэ? Театрт ерөнхийдөө яг ийм сонгодог урлагийн ийм балет энтрээ юу бол сургалт тоглолт ер нь болж байгаагүй гэж миний хувьд л нэг болж байсан тухай мэдээлэл байхгүй байна. Харин нөгөө жүжиг, драмын жүжиг, түүхэн тийм жүжиг, нөгөө галдан башигт гээд дуулалт жүжиг бол тавигдчихсэн. Яг тийм сонгодог урлаг тал руугаа бол одоогоор тийм тавигдсан юу байхгүй байгаа. Тэгээд манай аймгийн нөгөө хөгжим драмын театрч ерөнхийдөө нөгөө суудлын хувьд их цөөхөн 300 гаруй хүний суудалтай. Тэгээд утгагүй шинэ театр бас баригдаж байгаа. Тэгээд шинэ 500-аас 800 орчим хүний суудалтай шинэ театр тэгээд бас кино театр бас баригдаж байгаа юм билээ. Тэгэхээр бас явандаа одоо урлагийн хөгжил юу энэ төр бас сайжрах байх гэж бодож байна. Тэр чиглэл рүүгээ бол
Би бас орон нутгийнх л да. Тэгээд бидний одоо ингээд бодохоор нөгөө нэг 2096 оны ингээд сонгуулийн сурчлагынууд чинь амар гоё ингээл нөгөө нэг намууд чинь тий ингээл том хамтлаг дуушдаг авчраад тэр маа дархны театрын залуучууд театрын өмнө ингээл гоё тололт бид нар чинь бүр тийм юмар ангаж сангацсан хүмүүс ч өстө нэрээ айгүй гоё үзэж үздэг байсан. Тэгээд одоо сүүлийн жилүүдэд ер нь тийм их ховордсон штэ. Тэгээд танах ч юм бас нилээ холдоо орно штэ ер нь бол тий нэг талдаа 1000 км штэ тий. Тэгэхээр ер нь танаа дээр энэ урлагийн тоглолт могололт ер нь шинэ кино үзүр үйлчилгээ хэр ойрхоо очт юм бэ? Бас ховор уу? Бас гайгүй яваад идэг. Саяхан бүр тийм нөгөө аймгийнхаа нөгөө стадионд за нөгөө наадам болдог цэнгэлт хүрээлэнд бас нэлээ юм урлагийн сүүлийн үеийн нөгөө одоо яг нөгөө юм залуучууд хүүхдүүд сонирхдаг юм дуучдыг авчираад нэлээд томоохон болж исэн тоглолт. Ивент тийм шоу тоглолт 9 сар ихэр болов 8 сарын сүүлээр болов. Манай хүүхд манай хүүхд нэг 10 дугаар анги. Тэгэл манай охин л явж илээ. Би өөрөө бас амжаагүй. Тэгээ ер нь бол ингээд бүх насныхан л очиж байгаа харагдсан. Хүмүүсийн стори энтрийг харж байхад. Тэгээд үе нөгөө юуны газрууд ресторан за тэгээд томоохон паб энтер бас ингээд урлагийнхныг авчираад бас тоглолт хийжсэн. Өнгөрсөн жил нөгөө дуучин ариун ихч бас ирээд бас тоглолтоо хийжсэн манай нөгөө спортын төв ордонд. Спортын төв ордонд бүр 1000 гаруй хүний хатамжтай. Тэнд бас тоглолтоо хийжээ. Тэгээд ер нь үе ингээл ресторантууд бол ингээд өрөөд авчираад ямар ч юм нэг ард өмнө юуг тайлаад байгаа. Харин за одоо хэдэн жилийн өмнө үлээ Төв аймгийн нөгөө театрын чинь бас яг ийм сонгодог урлаг тал руугаа морин уурын чуулгыг Төв аймгийн театрт хамтарч ирлүү. Морин уурын чуулга ирсэн байна. За. Хэдэн жилийн өмнө үлээ. За нэг 5-6 жилийн өмнө баха морин уурын чуулга ирээд аймгийн хөгжим драмын театрт тоглолт болж байсан. Тэр бол айгүй гоё болж байсан. Миний санджаагаар би өөрөө очиод үзчихсэн. За. Ер нь бол хүмүүс нөгөө яг юм соёлын хэрэгцээ бол айгүй хэрэгцээтэй байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Бүсэд. Тэгээ манай аймагч нөгөө ийшээ Орос за тэгээ цаашаа нөгөө Казахстан руу нөгөө хилэн ойрхон байдаг болохоор манай сурагчид за залуучууд тийш уралдаан тэмцээнд их оролцдог. Саяхан бас байна уу? Байна. За. За, саяхан бас гээд тасарсан. Нэг хэсэг тасарчлаа. Казахстан руу бас манай аймгийн энэ гэр бүлийн газрын дэрэгдэх энэ бүжгийн хамтлагийн хүүхдүүд яваад уралдаанд ороод бас амжилт гаргаад ирсэн мэдээлэл байна. Казахстаны Астана хотод зохион байгуулагдсан Баала Шабит гээд олон улсын бүжгийн тэмцээнд оролцсон байна. За, тий 2 алтан медаль Сарны сор гэдэг энэ хамтлаг бол супер гран при алтан медаль 2-ыг за тэгээ гоцлол төрөлд нь ч одоо хэдэн хүүхэд юм бэ 2 4 6 7 хүүхэд алтан медаль авсан байна. Наран гэрэл мөнхчин их чимэг маргад эрдэнэ за уянга номин амин хүслэн цэлмүүн гэдэг хүүхдүүд за мөн содон химнэлгийн хамтлаг бас алтан мөнгөн медаль гэдэг юм айгүй олон хүүхд амжилт гаргасан юм байна энд бүр. За хүүхдүүд бол ямар ч байсан сонгодог чиглэлээр хөгжмөөрч тэр ямар ч гэсэн бүжгээр тэр суралцаал амжилтууд гаргаад л байгаа юм. Тэгээд зүгээр нэг аймгийн төвдөө биш те. Энд чинь бүр Казахстан руу гараад олон улсын хэмжээний одоо тэмцээн уралдаанаас ийм шагналууд авчирна гэдэг бол мундаг л байна л да. Багш нь ч мундаг байна, хүүхдүүд нь ч мундаг байна, тийм ээ. Зөв. Тэгээд нөгөө ер нь бол эцэг эхчүүд чинь хүүхдийнхаа боловсрол хөгжилд айгүй анхаарч нийслэл хот руу их шилжих гээд байдаг. Тэгэхээр орон нутагт бас ингээ хүүхдүүдийн мундаг хөгжүүлж байгаа юм боломжууд байдаг юм байна гэдгийг би онцолж хэлэх гээд бас мэдээгээ өнөөдрийнхөө мэдээг онцоллоо. Зөв. За алуулаа. За өдөр сонсчод маань мэдээлэл хүргэсэн Ховд аймгийн Hot Times сайтын сэтгүүлч Саруулда баярлалаа. Ажил амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн бас ажил амжилт хүсье. За баярлалаа. За, өргөжлүүлэн нэг мэдээлэл хүргээд дараагийнхаа байгууллагатай холбогдъё. Улаанбаатар хотод 14 цаг 35 минут болсон. Эх орноор мань сонио нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үргэлжлэн шууд хүрч байна. За, дараагийн өрх мэдээлэл маань хил соёлоо дээдлэхийг уриалсан язгуур үзэсгэлэнг нээлээ гэсэн байна. За, Америк нэгдсэн улсын гэрэл зурагчин контемпорари уран бүтээлч Аня Браун буюу оюун сүрэнгийн язгуур нэртэй бие даасан үзэсгэлэн Norpe Art Gallery-д нээлттэй лээ. За, энэ үзэсгэлэнг гэрэл зургийн Gamma агентлагаас санаачлан зохион байгуулж
байгаа юм байна. 6 хоног үргэлжлэх ил үзэсгэлэнд түүний 40 орчим зургийг дэлгөө үзүүлжээ. Тэрээр үзэсгэлэн гаргах болсон шалтгаанаа ярихдаа өнгөрсөн зууны 1950-аас 1960 оны үед дэлхийн хүн төрлөختөн 6,000-аас 7,000 хэлээр хоорондоо ярьж нэвтрдэг байсан гэх судалгаа бий. Харин орчин үед улс орнуудын болон үндэстэн ястны тэнцвэргүй харилцаа, эдийн засгийн хямрал, даяарчлал, шинэ технологийн хөгжил, дайн тулаан зэрэгс шалтгаалan жил бүр 30 орчим хэл устдан хэрэглэнээс гарч байгаа гэсэн харамсалтай мэдээтэй. Энэ маягаар цаашаа үргэлжлэвэл 2050 он гэхэд дэлхийн хүн ард хоорондоо 2000 орчим хэлээр л ярилцах магадлалтайг ЮНЕСКО-гоос гаргасан. Дэлхийн хэлний улаан номд Бурят хэл бүртгэгдсэн ба Монгол хэл хүн амын тоо цөөнгөх шалтгаанаар устж үгүй болох хэрэглэнээс удахгүй хасагдах магадлалтай хэлний тоонд багтаж байна. Хэл үгүй бол соёл үгүй гэсэн дүгнэлт гарсан нь надад хүн дээр туссан. Тиймээс үхрийн хэл ашиглан их хэлээ устж үгүй болохоос өмнө хамгаалъя гэсэн санааг бүтээлдээ тусгахыг хүссэн юм а гэж ярьсан байна. За тэрээр бүтээлүүдээ жаазалж Монгол цоожоор цоожлон шар хадгаар чимсэн нь олонний анхаарлыг татсан. Тэгвэл энэ нь аялгау сайхан их монгол хэлмэн бат бөх монгол өв соёлоор цоожлогдсон үе үе дамжин хадгалагдаасаа гэх утгыг агуулсан байна. За оюун сүрэнгийн хувьд өдгөө Америк нэгдсэн улсын Хьюстон хотод ажиллаж амьдардаг бөгөөд үзэсгэлэнгээ онлайнаар нээсэн байна. За түүний үзэсгэлэн энэ сарын 22-ны хүртэл үргэлжлэх юм байна. За энэхүү мэдээллийг хүргэснийхаа дараа Жигүүр Гранд компани электромаркет дэлгүүрийн худалдааны зөвлөх отхон чимэгтэй холбогдсон мэдээлэл авъя. Байна уу? Байна. За сайн байна уу? Байна уу? Байна уу? Байна. Сайн байна уу? Өдрийн минь төргий. Байна өдрийн минь. За дэлхийн монголчуудын амьд радио 88.3 эх орноор мань сонио нэвтрүүлгээс шууд эфирийн утсаар холбогдсон байна. За сайн байна уу? Их сонсогчдоо өдрийн минь төргий. Баярлалаа. За өнөөдөр Жигүүр Гранд компани электромаркет дэлгүүрээс манай сонсогчдод байна ямар мэдээлэл хүргэх вэ? За өнөөдөр манайх электромаркет дэлгүүр маань хямдрал зардаад 2 сар руу үргэлжилж байна. Манай электромаркет дэлгүүрийн хямдрал манайх 9 сарын 16-наас 9 сарын 28-ны өдрийг дуусгуулж төлөвлөгөөтэй ажиллаж байна. За. Манай дэлгүүр маань 100 айлын 100 айл байршилтай электромаркет гэдэг цахилгаан хангамжийн дэлгүүр байна. Нөгөө нэг Орос кабель мэбэл оруулж ирээд байдаггүй газар уу? За. Та утсаа спикер дээр нь тавьсан яриад байна уу? Үгүй дээ. Үгүй юу. Тэгвэл танаа жоохон цуурайтаад байгаа юм байна те? За. Хайсаа юу вэ? За одоо яаж юм? Одоо ёстой. Утасныхаа энэ хүн чинь чихвчээс салгах ч уу, спикерээс салгах ч уу, нэг юмаа салгаад амар гоё яриан тод болсон чи утсан тасарчлаа. За дахиад залгая да. Байна уу? За, чихвч юм уу спикерээс салгаж чаад утсаа давхар тасалч юу. За. Харин тийм шиг боллоо. За, таныг сонсож байна. За, манай дэлгүүр нь 100 айл байралтай электромаркет гэх цахилгаан хангамжийн дэлгүүр байна. За, манайх одоо намрын хямдрал зарлцсан. За, намрын хямдрал маань одоо ямар зорилготой яаж ажиллаж ийм вэ гэдэг талаар би нэг товчгоо мэдээлэл хүргэе. За. За манай дэлгүүрийн цахилгааны бүх төрлийн бараг одоо нэг дөрөс өргөн сонголттой хямд үнээр авах боломжийг олох зорилготойгоор одоо энэ хямдралаа зарлцсан одоо үргэлжлэн явж байна. За тэгээ манай дэлгүүрт мэдээж хэрэг гэрэл түүлэг, за кабель, галын тохиолол, за тэгээд автомат шийд тоноглол гэдэг төрөл бүрийн одоо нөгөө цахилгаан хангамжийн бүх төрлийн бараа байна. Одоо нөгөө байдлын материал хэрэгцээ шаардлагатай байдаг бүх төрлийн бараг нэг дөрөс хямд үнээр авах боломжийг бид нэг годон зорилго нь одоо тэгж ажиллаж байгаа.
За тэгээ намрын хямдралын одоо сонгогдсон бараг бид нар 70% хүртэл хямдруулсан байгаа. За. Энэхүү сонгогдсон бараанд маань юу орж байгаа вэ гэхээр гэрэлтүүлэг дээр бид нар энэ жилийнхаа хямдралыг айгүй төлхөө оруулж өгч байгаа. Гэрэлтүүлгээ энэ яагаад тэгж байгаа вэ гэхээр одоо найр хөрмийн цар эхэлж гин шинэ айл гэрүүд маань гэрэлтүүлгээ тавина. Нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол одоо барилга байгууламжууд маань одоо намар болохоор зэрэг гадны ажил дуусаад дотогшоогоо орж эхэлдэг учраас за гэрлүүд маш их тавигддаг тийм ээ, нүдэн гэрэл байна. За дотор нөгөө том гэрэл гэдэг иймэрхүү гэрлүүд маш их тавигддаг учраас гэрэл дээрээ бид нар даалт хүртэлгүйг хямдрал зарласан байна. За манай хүн яг брэнд болгон оруулж ирдэг манай Electrolite компани маань Detroit Care APL гэсэн брэндүүд маань бас 30 хүртэл хувиар хямдарсан байна. За тэгээ унтраалга арьцээдэг одоо ер нь бидний бас нэг тавиад байгаа хямдрал дээр гол үзүүлэх байгаа сонсох байгаа юм юу гэхээр энэ одоо барилга барьж байгаа энэ компаниуд болон одоо энэ хуваараа байшин барьж байгаа хүмүүс бараа бүтээгдэхүүнээ хямд үнээр нэгд ороод олон тийшээ явуулгүйгээр аваасаа л гэж хүсэж байгаа юм л да. Танад авчуур байдаг уу? Байгаа штэ. Авчуурууд бүр тэр тусмаа манай дээр 70% хямдралтай. За яг одоо би ч одоо манайх ч би ч одоо байранд ороод 5 сар чиний эрэнд орсон. Одоо болтол авжураа аваагүй л яваад гялс очиегүй хэдийн хүртэл үргэлжлүүлээ. Манай 20 ямиг дуустал үргэлжлүүлээ шүү. Тийм үү. Танаас ч уг манайхтай айгүй ойрхон байгаа. Харин тийм за нэг хочиж нэг 2 авжур авъя да. За. Ашгүй. Авжуруудад бүр тэр тусмаа 70% хямдарсан байгаа. За гар тогооны гоё унждаг янз янзын төрөл төрлийн гэрлүүд байна. За унтраалга арьцээдэг байна. Автомат шийд тоноглол манайх ер нь манай дэлгүүр маань өөрсдөө одоо 2000-аад нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй 2000-аад нэр төрлийн бараа бүтээгдэхүүн бүгд хямдарч байгаа. За. Бүгд тодорхой хэмжээний өөр гэсэн хувьтай хямдралууд ороод ирсэн явж байгаа шүү. Хүшээ авчураа авчаад яах вэ би захилгаан чинь дуудаад авчураа тогтоолгох хөлөө. Авчураа тэгээ захилгаан чинь дуудаж болно да зүгээр авчурыг бол ер нь тэгээд хинт залах чинь дөө. Тийм би тэгтээ би өөрөө бол арайж чадахгүй байгаа. Өөрөө арай амжихгүй юу. Гинт бодлоо яах вэлээ гэдэг. За ойлголоо. Тэгэхгүй бол манайхаа чамаагүй нэг хүн төрдөө очиод тогтооч нь ойрхон юмч. За тгий. Гинт юмч ингээд. За тэгвэл 70% айгүй сайхан явж байна. Одоо жишээлбэл 70% хямдарсан гэж бодоход за хүмүүс нэг ингэж хэдэж штэ. Хүүшээ яг жигнэсээ хямдрал зарлт юм уу дөө ингээд өмнөх үнэ тэр чигээр наангуутай хямдрал гээд наацсан байдаг гэдэг нэг тийм яриа явдаг штэ. Танах одоо ч яг гоё. За хитэн төрнөөс хит олчоод авчуур дээр хойлоо яри. За тэгээ. За манайх бол юу шүүхөө яг бодит хямдрал. Манайх бол одоо нөгөө өмнө манайхаар одоо үйлчлүүлж исэн хүмүүс одоо бүгд мэдчихэж байгаа. Бүх үннүүд хуучин үннүүд угаасаа өөр дээр байгаа. Нэг хүн шинжилээгүй. Тэгээд тэр өмнөнийхөө хажууд 70% бичсэн байгаа. За одоо хоёул жишээ нь 215 мянган төгрөгийн авчуураас 70%-ийг хасаж үзье л та. За тэгэнгүүт 64500 төгрөг. Та 210 гоё. Авчураа зүгээр л 64500-аараа шууд авнаа л гэсэн үг. Тийм байна. За очоо. Ямар асуудалгүй шүү. Тийм байна. Хэмжээл радиогоо сонсож байгаа эрхэм хүндэд сонсогчид минь та бүгд манайхаар ирээд үзээрэй, сонирхоорой. Манайх бол бодит хямдралыг даралж байгаа шүү. Хамгийн бахархалтай юм юу гэвэл үнэхээр бодит хямдрал. Манайхаас өөрийн гэсэн ордог гардаг зөндөө олон компаниудтай харилцагч үйлчлүүлэгчид маш их байгаа. Тэр бүгд бол ерөнхийдөө манайхыг мэдж байгаа. Тэгээ мэдгүй хүмүүс нь өөрсдөө ирээд үзээрэй, нүдэрээ хараарай. Үнэхээр бодит хямдрал гэж яг ямар байд юм бэ? Шууд өөртөө ингээд орж ирээд эхнээсээ бол 2 дахь өдрөө явж ийн манайх бол өөртөө эхнээсээ орж ирээд ингээд хямдралуудаа шууд нүдэн дээр нь ингээд хасаал өгөнгөт за даваа явъя гэж авчих байхгүй юу. Зөв. Тэгээ би бас дөнгөж сая л тантай холбогдохын өмнө танахыг Жигүр Гранд компани дэлгүүр гэдгийг мэдлээ л дээ. Тэгэхээр чи Жигүр Гранд компани чи өөрөө 36 жилийн түүхтэй компани. Тэгээд барилгын компани. Тэгэхээр яаж ч бодсон ингээд өөрсдийнхөө барьж байгаа барилгад ингээд цалганыхаа асуудлыг ингээд шийдчихдэг бол аль талдаа амар тэгэнгүүт хүмүүс ингээд яг шаардлагатаар нэмэлтээр гэрэл мэрэл авчуур авахар болвол яг ингээд танаа дэлгүүрээр өөрчлүүлэх юм бол бүр тохиромжтой юм байна шүү дээ. Юу нь бол тийм. Зөв. За. бол чанартай хямд хамгийн гол нь 100 айлаар яваад нэг олон тийшээ явуулгүйгээр цахилгаан хангамжийнхаа бүх төрлийн бараг нэг дороос ингээд цогцоор шийдээд авах боломжтой байл гэдгийг
давуу тал маань ерөөсөө тэр байгаа юм. За манай нөгөө одоо та хоёрын яриа чинь Монгол орон даяар шууд цацгаас гадна дэлхийн 165 гаруй улс орноос үзэж сонсч байсан чинь манай гэрлэж өстө Батаранд нь хийгээд авлаа даа л гэж байна. За хаяг л гэдэг. За хаана нэлээ яг 100 айлын хаана нэлээ? Манай дэлгүүр нь электромаркет дэлгүүр маань 100 айл цагдаагийн гудамж хийж байгаа. 100 айлын цагдаагийн гудамжаар ороод электромаркет гэсэн улаан дэлгүүр байгаа. Одоо бол яг үүдэндээ хямдрал зарласан хямдралын ануусууд өлөвдсөн том хаяг маягнууд ингээ харагдаж байгаа. Шууд игээд яваад цагдаагийн гудам руугаа л ороод харахад бол манайх юусаа харагдана асуудалгүй. Цагдаагийн гудам гэвээр цаяраа лав. Цагдаагийн гудам гэвээр яг нөгөө цагдаагийн гудам гэдэг нь тэр юугаа хийдэг? Гудамжинд нэг цагдаагийн юу байдаг штэ. Хилтэс. Ер нь бол ингээл 100 айл руу л очино үсттэй тий. Ер нь бол 100 айл руу л очино. Тийм тэгээд 100 айлынхаа хаан банк хийдэг штэ. Хаан банкыг жоохон өнгөрөөд зүүн гартаа шигээ иргэсэн гудамаар чигээрээ оронгууд электромаркет гэдэг улаан дэлгүүрэж байгаа. За би ямар ч байсан ажлын өдрөөр бол угаасаа амжихгүй амралтын өдрөөр зоож очиод 2 авчураа авнаа. За тэгээ. За холбогдсонд баярлалаа. Өнөөдөр сонсогчдод маань мэдээлэл хүргэсэн Жүр Гранд компани электромаркет дэлгүүрийн худалдааны зөвлөх Отгон Чимэгтэй баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Танаа хамт олон ч ихсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. За 200 хэдэн мянган авжурыг 60 хэдэн мянгад аавна гэж штэ. Тэгэхээр ч өстой яг бодит 70% хямдрал юм байна те. За гоё мэдээгээ гоё өгч байна гэсэн байна. За ер нь бол бараг сая дараалал 2 өдөр манай хувийн хөгжлийн байгууллагын жоохон фейлдсэн те. Өнөөдөр харин өстой урамтай сайхан мэдээлэл өглөө штэ те. За 70% хямдралаа бас л овоо хямдарсан байна штэ. Гэрлийнхэн аваад бүр баталгаажуулаараа гинэ тэгнэ. За өргөжлөлөө мэдээллүүдээ хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 47 минут болсон байна. Эх орон наймын сони нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үргэлжлэн эрхэм сонсогчтанд хүрч байна. За дараагийн өрх мэдээлэл маань Архангай аймагт холбоотой мэдээлэл байна. За нийгмийн даатгалын сангийн орлого буурчээ гэсэн байна. Архангай аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний 8 сард 31.5 тэрбум төгрөг, зарлага нь 102.1 тэрбум төгрөг болсон байна. За энэ нь өмнөх оны үеэс орлого 61.3 тэрбум төгрөгөөр буурч, за зарлага нь болохоор 12 тэрбум төгрөгөөр өссөн юм үзүүлэлт байгаа. За нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны үеэс 61.3 тэрбум төгрөгөөр буурахад тэтгэврийн даатгалын сангийн орлого 70.1%-аар, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 9.7%-аар буурсан нь нөлөөлжээ. За мөн нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 12 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 11.9%-аар, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 26.4%-аар, за ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2.7 дахин өссөн нь нөлөөлсөн байна. За тэтгэврийн даатгалын сангаас тэтгэврт 96.6 тэрбум төгрөгийг 17.5 мянган хүнд, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 5.5 тэрбум төгрөгийг 2103 хүнд олгосон байна. За нийгмийн халамжийн сангийн 14.4%-ыг халамжийн тэтгэврт, за 12.8%-ыг нийгмийн халамжийн тэтгэмжид, за 60.7%-ыг хүүхдийн мөнгөнд тэтгэмжид, 6.9%-ыг алдарт одонгийн мөнгөнд тусламжинд, 6.9%-ыг бусад тусламж хөнгөлөлтөд зарцуулсан байна. За өргөжлүүлээд Алтчин дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ гэсэн мэдээлэл хүргэе. Хорватын Загреб хотод үргэлжилж буй чөлөөт бүхий насан туршидын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жанд зодголсон олон улсын хэмжээний мастер Алтчин хүрэл медаль хүртлээ. За тэрээр эхний тойрогт хийлсэн, за тэрээр шүвгийн 16-д Казахстан 8-д Германы бүхийг ялж хагас шигшээд, за Японы Сакура Анашид ялагдсан. Тэгвэл өчигдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн бүхийн нэгдсэн холбооны нэрээр барилдаж буй Оросын бүх, Европын авраг Анастасия Сидельниковыг 6-4-өөр буулга авснаар дэлхийн медальтан боллоо. За түүний хувьд Говьтай аймгийн Цогцомын харьяат улсын начин Цэрэн тогтохын C-дүү юм байна. За ингэснээр 2025 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэй баг тамирчдын эхний медалийг авлаа. Түүнчлэн Монголын чөлөөт бүхий түүхэн дэх 81 эмэгтэйчүүдийн 35 дахь медаль эзэн болж байгаа юм байна. За өргөжлүүлээд Хүсгэл аймагтай холбоотой мэдээлэл хүргэе. За хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд 5 бүлэг ажиллаж байна гэсэн байна. За Хүсгэл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд насны туршидтыг цэргийн засах, эрүүл мэндийн эрхтэлрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, за ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна. За тус төвийн дэргэд төлбөр эрхлэлийг дэмжих гар урлал, оёдол, хүүхэд харах үйлчилгээ, эсхийн урлал, давс,
декор, урлал нийт 5 бүлэг ажиллаж 16 иргэн ажлын байраар хангагдсан байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тус иргэдийг хардаг аав ээжийг ур чадвар олгох сургалтанд хамруулад цаашид арилга сонирхолтой иргэдийг бүлэг болгон ажлын байраар хангаа ажиллаж байгаа юм байна. За бүлэг болсон иргэд хийсэн бүтээлээ зах зээлд борлуулж өрхийн орлогыг нэмэгдүүлдэг болжээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд 6002 хөгжлийн бэрхшээлтэй иргэн 497 хүүхэд харааны бэрхшээлтэй 593 иргэн амьдарч байгаа юм байна. Өргөжлүүлээд өнөөдөр хилчдийн өдөр тохиож байгаа гэсэн гайхалтай гой мэдээллийг хүргэе. За Монгол улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 92 жилээ тохиож байна. 1933 оны 1-р сард бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн тогтоолоор дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөд хязгаарыг хамгаалах үүрэг өгч анхны хилийн отряд комендаторуудыг байгуулснаар орчин үеийн хил хамгаалах байгууллага үүссэн юм. За хилийн зэргийн туулж өнгөрүүлсэн дайчин замнал нь Монголын ард түмний тусгаар тогтнолд халдан давталсан харийнхны өнгөлцөлтгийг цаг ухаад нэлрүүлэн зогсоож газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг чанд хамгаалсан метрашгүй их оронч хилчдийн тэмцэл ялалтын түүх билээ. 1939 оны халахын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-с 1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудын зүсрэх сум, тэсрэх бөмбөгний өөдөөс Монголын хилчид эх орныхоо тусгаар тогтнол ариун хилийн дээсийг хамгаалан зогсож байсан бөгөөд хүч тэнцвэргүй тулалдаанд олон зуун хилчид ам урагдан гантэг чулуун дээр нэрсэн алтан үсгээр бичигдэн хойч үедээ мөнхөд дурсагдах эх орончид болон үлдсэн түүхтэй. Манай улсын хилийн нийт урт нь 8257 км, өдөрт 5000 орчим цэрэг хилийн манаанд гардаг ажээ. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн эх орончдын үргэлжлэл болж алтан хилээ батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйл хэргийг өргөжлүүлж хүлээсэн үүрэг, хариуцсан алав, өргөсөн тангарагтаа үнэнч байж төрийн талбаандаа хүндэтгэл илэрхийлж мөрдсөөрөө гойсон эх орны хилийн дайртад баяр хүргэе. Хил хамгаалах ерхий газраас орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсны 92 жилийн хилчдийн өдрөө тохиолдуулан баярын хурлыг өчигдөр зохион байгуулж Монгол Улс ерөнхийлөгчийн зарилгаар зарим алба хаагчийг төрийн болон хууль зүйн дотоод хэргийн яамны шагналаар шагнасан байгаа. За мөн хилчдийн дундаас хурандаа цолтон 3-аар нэмэгдэжээ. Монгол Улсын дархан хил өн мөнхөд амгалан байж хилчдийн яруу алдар бадартгаа. За манай хил хамгаалах ерхий газарт ажилладаг хоёр найз байдیں۔ Тэгээд нэг нь манай 10 жилийн ангийн хүүхэдээ би өнөөдөр нэг найздаа өглөөх за өдөр ажилдаа ирснийхаа дараа Монгол Улсын дархан хил 50 байна хэмээн илтгэдэг танаар бид бахархтгаа хилийн цэргийн баярын мэндийг төвшүүлээгээд мэдлэгээ төвшүүлсэн намайг синтцэн бэлээ. За яалтчгүй одоо бид бүхэн яг энэ хилтэй холбоотой Монгол Улсын хил байж те хил малт гуравтайгаа байхад хэн баян Монгол баян гэд зунууд орж байгаа сайхан шүлэг байдаг штэ. Тэгээд бид нэр хилтэй байж те Монгол Улс гэдэг бүрэн эрхт улс маань оршин тогтнож байгаа гэж ойлгож байна. Тэгээд тэр дархан хилийн маань манж байдаг хилийн цэргийнхэн бол яалтчгүй одоо мундаг цэргүүд гэж ойлгодог. Тэгээд олон одоо баатарлаг гавьяат одоо ах ихч те өвөө эмээ бидний өвөг дээдс маань одоо яста халуун аим одоо халуун цусаараа эх орноо хилээ хамгаалж ирсэн. Тэгээд хамгийн үлгэр жишээ биднэрт хамгийн ойрхон байдаг бол нөгөө байтаг богд гэд киногоор бас гоё илэрхийлсэн байдаг штэ тий. Тэгээд энийг одоо үеийн залуучууд маань хүүхдүүд маань үзэх юм бол одоо энэ Монгол Улсын бүр эрхт байдлыг хангахын тулд хил гэдэг ямар чухал юм бэ? Хилээ хамгаалахын тулд ингээд эрчүүд маань ямар эрхлэхээр тулалдаж амь насаа хайрлахгүйгээр одоо бидний өмнөрөөс ингээд амь насаа алдаж исэн байдгийг харуулсан гайхалтай гоё кино байдаг тий. За тэгээд түүхэн хүмүүс ч ингээд үлдсэн байд одоо бидний дунд ингээд нэр нь орсоо гэрэл төршөөнд болсон үлдсэн байдаг. Тэгээд энэ гайхалтай эрчүүдийн маань тийм ээ бахархалт өдөр яалтчгүй өнөдөр тохиож байгаа лээ. За ингээд энэ үрээд 2025 оны 9-р сарын 17 оны Мягмар гарагийн эх орноор мэн сони нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөрхөөс өмнө хөөрөлцгөө гэх сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлэгтэйгээ хамт байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Өргөжлүүлэн эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио Атласаа хүлээ авч сонссны дараа илгэвч би нэвтрүүлэг хашигнахын дугаарыг хүлээ авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3